Орхон аймагт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнээс ажлын байрыг дэмжих хөтөлбөр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрүүд эх сарын 2-оос хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах болсон байна. Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнээс ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хуваарь хөдөлмөр эрхлэлтийг 35-аас дээш насны иргэд болон гадаадад ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэд хамрагдах боломжтой юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүнийг асардаг хуваарь хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд хамрагдах боломжтой юм. Иймд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг эх 4-р сарын 2-оос багуудын хөдөлмөр эрхлэлтэй халамжийн үйлчлэгээ хариуцсан сумын мэргэжлэн хүлээн авах юм. Энэ ажлын байрыг дэмжих хөтөлбөр, малчтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжлийн зөвлөх хөтөлбөр, хөгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөвлөлт нөхцөлтөө санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн материалыг бол одоо өнөөдрөөс хэвлэл мэдээлэл хэрэгслээр нийтэд зарлаад 4 сарын 2-оос 12-ны хооронд одоо хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан багийн мэргэжилтэн дээр авахар болоод ажиллаж байна. Хуваар төлөвлөгөөг бол гаргаад үргэлжлүүлсэн байгаа. Хөтөлбөр тус бүр дээрээ бол төсвөнд батлагдаж ирсэн байгаа. Тэгээ одоо ажлын байрыг дэмжих хөтөлбөр дээр ихэд 148 иргэн гэдэг. Гэхдээ бид нар бол нөгөө батлагдсан төсвийнхөө хүрээнд л явна. Зарим иргэн нөгөө нэг одоо өндөр дүнтэй мөнгө авахыг хүсэхгүй байж болно шүү дээ. Эргээгээ төлөх 100% төлөлттэй учраас тэгээд боломжоор бас багаас 1-3 хүртэлх төслийг авч шалгаруулна гэж үзэж байгаа. Дээрх хоёр хөтөлбөрөд тус бүрдээ нэг иргэнд 5 хүртэлх сая төгрөгийг хүүгүй 36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр олгох юм. Ийхүү хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлого нэмэгдэж ажлын байр бий болох зэрэг давуу талтай юм. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 4-р сарын 12 хүртэл баг дээр хүлээн авах юм.